Бүгдээрээ сайн байцгаана уу? Ерөөлийн сувагтай хамт байгаад баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Йохан 9-р бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. ертөнцийн эзэн баярлалаа энэ цагийн төлөө. Энэ цаг таны ариун нэр алдаршиж. Эзэн үнэхээр ариун сүнс надтай хамт эхнээс нь дуустал хамт байж танаас байх зөвхөн таны нэрийг алдаршуулах тэр ойлголтын төлөө би гойн залбирч байна. Есүс Христийн нэрээр амен. За энэ бүлэг дээр төрөлхийн сохор хүнийг Есүс эдгэж байна. Амралтын өдөр харин эдгээсэнд фарисеучуд нөгөө эдгэрсэн хүнийг дуудаад байцаалт авж байна. Хэн ч хамааг эдгээвэ юу болвоо гэсэн чинь Есүс гэдэг хүн шавар зураад миний нүдэн дээр тавиад шилоох гол руу очиод угаа гэсэнд би түүний дагуу үйлдэхэд эдгэрлээ гэж хариулж байна. Тэгсэн нөгөөдөл нь фарисеучуд итгэхгүй дахин байцаалт аваад сүүлдээ аав ээжийг нь дуудаад энэ танаа хүүхэд мөн үү гэж асуусан чинь энэ төрөлхийн сохор төрсөн хүүхэд маань бол мөн байна. Гэхдээ яаж одоо эдгэрсэн байгааг нь бол бид мэдэхгүй. Та нар өөрөөс нь асуу хүү минь аль хэзээ насанд хүрсэн гэж хариулж байна. За энэ бүлэг дотор надад хэд хэдэн үйл явдал бас айгүй онцгой байна л да. За жишээлбэл энэ 2 дугаар ишлэл дээрээс Есүс анх тэр сохор хүнтэй таарлахад дагалдагч нар нь асууж байгаа. Багшаа хэний хийсэн гимээс болоод энэ хүн сохор төрсөн юм бэ? Өөрийнх нь үйлдэж хийсэн гимүү? Эцэг эхийнх нь үйлдэж хийсэн гимүү гэж асууж байна. Есүс хариуд нь энэ хүний өөрийнх нь гимээс ч болоогүй, бас эцэг эхийнх нь гимээс ч болоогүй. Харин энэ хүнээр ертөнцийн эзний хүч чадал харагдах ёстой байсан учраас сохор төржээ гэж хариулж байна. Амен. За дараа нь болохоор нөгөө хүн чинь голд очоод нүдээ угаагаад эдгрээд буцаад ирсэн чинь хажууд нь байсан хүмүүс энэ хавьд суугаад гуйлаг гуйдаг байсан нөгөө хүн чинь энэ мөн үү гэж ярилцж ийн өөр хоорондоо. За тэгээд фарисеучуд нөгөө хүнээс дахин байцаалт аваад хахад сүүлдээ бүр нөгөө хүн чинь хариулж ийн 32 дугаар ишлэл дээрээс орчлон дэлхий бий болсноос хойш одоо хүртэл хинч төрөлхийн сохор хүнийг хараатаа болгосон гэж дуулаагүй юм байна. Хэрв тэр үнэхээр ертөнцийн эзний илгээсэн хүн биш байсан бол юу ч хийж чадахгүй байсан биз дээ гэж хэллээ гэсэн байна. Тэгсэн чинь фарисеучуд хариуд нь чи өөрөө хэлхийн аргагүй гимтэй гэр бүлээс төрсөн хүн байтлаа бидэнд бас сургах гээд байна уу гэж хариулж байна. За энэ үйл явдлууд төрөлхийн сохор хүн маш хэцүү нөхцөл байдал дотроо Есүстэй уулзаад хараа орж байгаа. Маш хэцүү нөхцөл байдал гэдэг нь тэр юм харахгүй байхын хэцүү, хав харанхуй төрлөхөөсөө юм харахгүй. Тэр бол маш хэцүү. Дээрээс нь энэ хүнд зөрөөд өнгөрсөн хүмүүс нь, дээд эрх мэдэлтэй хүмүүс нь түүнийг харахтаа энэ бол гимтэй. Энэ бол гимтэй гэр бүлээс төрсөн. Энэ бол гимтэй. Тэгж түүнийг яллаж, дүгнэж, доромжилж, дооглож, тохуурхаж сохор ингээ хэцүү юм харахгүй хэцүү байхад нь бүр ингээд гуйлагчин болгоцсон. Тийм хэцүү нөхцөл байдалтай. Энэ хүн өнөөдөр нүд хараад, юм хараад ингээд хардаг болсондоо талархаж байгаагаас гадна, хардаг болсондоо баярлж байгаагаас гадна энэ хүн тэр хүмүүсийн тэр хардлага, сэрлэг, тэр хүмүүсийн тэр доромжлол, доог тохуу тэр зүйлсээсээ бас чөлөөлөгдөөд тэгээд гуйлагчин байсан тэр амьдралаасаа хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа. Энэ байдлыг ингээ харсан чинь энэ хүний ингээд өмнө нь болвол тий сэтгэл санааны хувьд үнэхээр дарамттай хүмүүс түүнийг ингээ хүн гэж тооцохгүй гэмтэн гэж харж байгаа. Санхүү мөнгөний хувьд бол бүр байхгүй гуйлагчин болцсон. Тэгээ эрүүл мэндийн хувьд бол бүр сохор бүр өстой маш хэцүү нөхцөл байдал бүр яаж өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан болоо энэ хүн ийм хэцүү нөхцөл байдал дотроосоо тэр хараа ороод тэр ингээд бүх зүйл нь тэр хэцүү байсан бүх зүйл нь ингээд хараатаа хамт ингээд хараа орсонтой хамт ингээд бүх зүйл нь ингээд гэрэлтэй болж байгааг ингээд харахтаа энэ хүний амьдралд үнэхээр аврал иржээ. Энэ хүний амьдралд хийгээд энэ хүний гэр бүлд бас аврал иржээ гэж би бас харж ин л та. За энэ ойлголтоор дамжуулаад би бас өөрөөсөө ингээ асуулаа л да.
яг миний амьдралд яг бурхан л яг энийг хийсэн гэдэг зүйл юу байдаг вүлээ гэд асуусан чинь зөндөө гой гэрчлэлүүдийг эзэн надаа ингээд сануулж өгч байна. Тэгээ та нар минь бас яг ийм ховчлсон тийм цагийг гаргаад үзээрэй. Яг ингээд гэрчлэлүүдээ ингээд эргэн санахаар ингээд мартцсан байд юм байна. Бүр дээр үеийн тэр зүйлсүүдийг ч гэсэн ингээд сануулж өгч байна. Тэг үнэхээр гайхалтай. Энэ бүх гэрчлэл, энэ бүх зүйлийг ингээд миний амьдралд бурхан хийж өгсөн гэж бодохоор ямар гоё юм бэ. Тэгээд яг үндэ бол ингээд та нарын өмнө ингээд яриа сууж байгаа нь хүртэл яг бурхан л надад тусалж, бурхан л надтай хамт байгаагүй бол би бол энийг ингээд хийж чадахгүй. Тэг үнэхээр бүх алдрыг бурхан авдаа өргөж байна. Тэг та нартаа бас яах аргагүй анх бүр яг ингээд итгэвч болохоос өнөөдөр ингээд яг ингээд өөрчлөгдсөн байгаа тэр зүйлээ бас ингээд хуваалцъя л да. Тэгээ өмнө нь бол ингээд итгэвч байхаас өмнө бол би бол айгүй тийм хайраар айгүй дутуу хүүхэд байдаг байсан. Яах аргагүй тийм байдаг байсан болооч тэр юм уу би ингээд бурхнаас ингээд айгүй хайрыг гуйж залбирдаг байсан л да. Бурхан аваа надад нэхэр та өөрийн хайраа харуулаач. Би таны хайрын дотор ингээд дүүрэн байхыг хүсэж байна. Би тийм ямар нэгэн зүйлээр дутмаг, ялангуяа би ингээд хайраар юм дутмаг баймааргүй гэж аюух залбирдаг байсан. Тэгээд өнөөдөр ингээд харсан чинь яг тэр ингээд зүйлсүүд ингээд надад ингээд байгааг би ингээд бурхны хайрын дотор байгаа гэж ингээд надад сануулж ин л та. Тэгээд миний хайртай хүмүүсээр, миний гэр бүл, миний хайртай, миний хоёр хөөрхөн хүүхдээр дамжуулан бурхан надад өөрийн хайраа хүртэл харуулдаг. Тэгээ миний хамт олон, миний сүм цуглааны хамт олон, миний найз нөхдөөр дамжуулан миний явж байгаа зам харгууд, миний байгаа газар, миний хаач явсан гэсэн, хинтээ ч уулзаж ямар ч газар байсан гэсэн бурхан үргэлж надад өөрийн хайраа ингэж харуулж идэг. Тэгээ би өнөөдөр ингээ бурханы хайрын дотор ямар гоё дүүрэн тийм байгаа юм бэ гэж бодсон чи үнэхээр талархаж байна. Яах аргагүй бурхан л бол яг энийг надад хийж өгсөн. Тэгээ тэр дутуу байна гэдэг, хайраар дутуу байна гэдэг. Тэгээ тэр хайрыг ямар нэгэн зүйлээс ингэж орлуулж ингэж ирж хайна гэдэг нь өөрөө ингэж бурхан өөрөө хайр учраас бурхан л тэр хайрыг өгөх учраас тэр хайрыг бурханы хайрыг юудаач орлуулж чадахгүй учраас тэгэд яг тэр жинхэнэ хайрыг ингээ бурхнаасаа ингээ амсаад ингээ амтлаад түүний хайрын дотор ингээ амьдарч байгаадаа үнэхээр би бурхан авдаа талархаж байна. Тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийнхаа үгийн хивээлээр уулзцаая.